Өнөөдөр өглөөний дуйлан шуугаан ичиж хүмээр. Монгол улсын хууль тогтоох байгууллагын ноён оргил үндсэн хуулийн цэцгийн дарга ноён од баяр сул унгас хүүхний бүксийг илсэн хэрэгээр баривчлагдсан саатуулагдаж үүлээ үзээд арай чарай даалтанд гарч гинэ. Үндсэн хуулийн цэцгийн дарга төрийн тусгай хамгаалтанд багтдаг тулдаал нэгэн мултарсан бололтой. Мянкултын баруунгаар үндсэн хуулийн цэцгийн дарга Доронтын од баяр дэлхийд огтхгүй шившгийг Монгол улсын хуулийн оргил байгууллагад ийхүү нааж орхлоо. Очиж илсэн юм нь бөкс хошног. Ийхүү од баярын нэр үрд өөрчлөгдөж Өгзөг Баярмагч ардаа орхон Өгзөг од баяр болов. Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иддэг хэмээн монголчууд ярьдаг. Харин хуульч од баяр сайн эцгийнхээ нэрийг сул унгас хүүхний бүксөөр сольж орхив. Эцгийнхээ нэрийг худалдаж идэх ч яах вэ? Байхал үйлдэл. Харин эцгийнхээ нэрийг баллуурдаж насан туршдаа өгзөг овог зүүж явна гэдэг юутай гутам шиг. Товчхондоо нэг хүн нөгөө од баяр чинь гэж ирээд ярьлаа гэж бодоход ямар од баяр гэж хариу асуунаа да. Тэгэнгүүт яагаа вэ? Нөгөө өгзөг хэмээн хариулна. Муу амьд явахаар сайн өөх гэдэг ч үлээ нэг үг бий шүү. Соо хүүхний бүксэнд бүдэрсэн манай үндсэн хуулийн цэц. Сул унгас хүүхний бүкснөөс дор цэцтэй Монгол төр. Өгзөг бүкс бацдаг энэ этгээдээр үндсэн хуулиа мануулж байсан гэхээр юу ч ихэвдэ.